Сэтгүүлч та бүхэндээ баярлалаа. За намайг Иргэн Ганбаатар гэдэг хүн байна. За би бол энэ Мөнх хоёроор Болдбаатар нарын 5 хүнд өгсөн энэ 21.6 жилийн ялыг үнэхээр одоо эсэргүүцэж тийм ээ. Үнэхээр энэ бол өнөөгийн нийгмийн байдалтай өсө зохицохгүй. Энэ бол зохиомжтой үйл ажиллагаа боллоо гэж үзэж байгаа. Тэгээ миний хувьд бол бас Мөнх хоёр гэдэг хүнтэй олон удаа уулзаж учирч энэ хүний энэ сайхан шудраг шулуун зан энэ одоо зарчимж энэ сайхан зан чанараас бас биширч суралцж тэр талаараа бас ах トゥ өнөр найз нөхдүүдтэй ярьж хэлж ингээд бид нар бол миний ойр орчийнхан бол үндсэндээ Мөнх хоёргаа тэдний үйл ажиллагааг бол мөнхөд дэмжиж явдаг улсууд. Тэгээ энэ өнөөдрийн энэ юуг бол одоо энэ ял таслагдсны дараа бол одоо бас найз нөхдүүд маань энэ таньдаг хүмүүс маань над руу ярьж энэ бол одоо үнэхээр гайхалтай юм болж байна. Энэ одоо ийм байж болохгүй гэсэн ийм иргэдийн бид нар гараад тэгээ өөрсдийн хүсэл сонирхлоороо бид нар нэгдэж ямар ч хөсөн үзэл бодлоо иргэн хүмүүс нийлээд хэлээ. Бас монгол хүмүүс байна ингэж болохгүй байгаль орчныхоо төлөө зүтгэж тэмцэж яваа энэ хүнийг бид нар ингээд бас хараад тийм ээ ингээд элдв хэсгийн үзэл бодол хэлээд муулаад суугаад байж болохгүй юм аа гэдэг үүднээс бид хэсэг иргэд бид нар нэгдээд энэ хэвлэлийн урдыг яаж байна. За тэгээ энд ирсэн улсууд маань тэгээд цэгцтэй цаг маань богинохон байгаа. Цэгцтэйхэн тодорхой үзэл бодлуудаа хэлнэ үстэй. Би эргэж фөгд юм байна. Тэгээд яг энэ байдлаар бол ийм бодож байна л да. Хууль одоо энэ гол мөрний уурсаас бүрэлд хийх усан сон бүхий газрын хамгаалтын бүс ойн сон бүхий газар ашигт мотом тайх ашиглахыг хориглох тухай хуулиас л болж ирээсээ яг ийм бодож байна л да. Энэ хуулийг баталснаар Монгол улсад маш олон хэмжээний гол нуурууд устдах ширэг хаюулаас аврагдсан байна. Тэгээ нэг юм байна л да. Бид өвөг дээдсээс юу үүж авсан бэ? Бид ариун ташин газар нутгаа үүж авсан. Цэвэр тундаг усаа үүж авсан. Эргээд үр хөвгүүдээ бид нар юу үлдээх вэ гэдэг асуудал хэлж байгаа юм байна. Бид нар юу үлдээх вэ? Одоо сүйдсэн байгаад чирэгсэн цайр үлдэж штеп. Энэ бүхнээс хамгаалаад тэмцсэн Монгол улсын хотод зүтгэсэн хэм хүнийг хийгээд байх юм бид хэн бидний төлөө хэн бидний өмнөөс үг хэлэх болж байна гэдэг асуудал гарч иж байна л да. За энэ хууль батлсан үр дүнд байгаа юм. Ийм мэдээлэл байна л да. 2003 онд гэхэд 700 гаруй